ус гэхээр бүгдээрээ зөвхөн ууж байгаа усаа бодоод байдаг. Ус угийн удирдах газрын сайн ажлын үр дүнд ууж байгаа ус маань хор багтай байгаа бол бидний амьсгалж байгаа агаар маань хортой байхад бид хизээч ирүүл байхгүй. Ийм учраас усанд оруулж байгаа хөрөнгө оруулалт болгон 10-20 дахин үржигдээд хамгийн гол нь эдийн засгийн ач холбогдол гэхээсээ илүү нийгмийн болоод эрүүл ахуйн ач холбогдол насвар өндөр байдаг учраас дэлхийн нийт өнөөдөр Монгол улс руу анхаарлаа хандуулж байна. Тэр нь COP17 цөлжилтөд тэмцэх асуудал байна. Нийтдээ 16,900 м3 куб ус хоригдлогдохын 2 их үүсвэртэй Бомбтын аршаанаас болоод толгойтын баруун салааны гол гэж нэрлэгдэг энэ хоёр голоос орж ирж байгаа. Ерөнхийдөө дунджаар нэг за 5-аас 6 гэж хэлсэн дээр баг 5-аас 7 м3 секундын ус их үертэй үед орж ирж байгаа. За бороо хурд тундс орохгүй бол хоёр голын маань ус нэлээд багасна. Хоёр гол явах аршааны маань ус нэлээд багасна. Бомбтын аршааны ус бол нэг м3 руу арай хүрэхгүй байгаа бол нөгөө юун дээр толгойтын баруун салааны гол бол нэлээд өндөр урсацтай байж байгаа. Ийм л байдалтаар хийж байгаа. Тэгээ нуур маань та бүхэн дүүрсэн байгааг харж байна. Нуурны ус ихсээд ирэх үед дээгүүр ус хайлж урсан. Ер нь бол доогуура бас хэдийгээр одоо ингээ гаднаас нь харахад хаалттай юм шиг боловч шүүрлэр доошоо ус явж явах хэвээр ерөөс таг хааж болохгүй ч бас ийм байдлаар бодсон байгаа. Доор та бүхэн очиод хараарай. Толгойтын гол маань бол урсж байгаа. Тэгэхээр энийг цаашаа өргөжлүүлэх ийм л үйл ажиллагаа боллоо. Гол ач холбогдол нь юу гэхээр энэхүү нуураас урсж байгаа усны хэмжээ нь ингээд одоо бид нар 40% тийм их ус урсж чинь 3 хоногийн дотор багасж чинь гэдэг хэмжээ гарч байгаа учраас тэр урсж байгаа хэмжээ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын хамгийн чухал гэж хэлэхээр эерэг болчих гээд байна. Хамгийн аюултай хэсэг ус нөгөө нүдэнд үл үзэгдэх тоосонцрыг дарж буухад хамгийн чухал. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хоёр юм л чухал байна. Нэг нь агаарын чигшил, нөгөөх нь ногоон ургамал. Тэгвэл харамсалтай нь өвлийн үйлрэлд ногоон ургамал гэж байхгүй болчдөг учраас ногоон ургамлын гүйцэтгэдэг тэр үүрэг рол нь огт байхгүй болоод цас хүйтний үед ууршилж явагдахгүйгээс болоод агаарын бохирдол их болоод байгаа. Тэгвэл бүгдээрээ болдог бол иймэрхүү 100 нууртай болоод тэгээд дээвэр болгоныхон усаа цуглуулаад дээвэр дээрээч нууртай хамаахгүй энэ тэндгүү олон сайхан усан оргилууртай энэ тэндгүү маш олон мөсөн катоктой болоод ирэх юм бол нөгөө уршилтын маань хэмжээ нэмэгдээд бидний эрүүл мэнд болж байна гэсэн. Энэ нуурын ач холбогдлыг бид нар мөнгөөр үнэлж болохгүй. Хэдийгээр 1.8 тэрбум төгрөг 1.9 тэрбум төгрөгөөр боссон гэж бид нар ярих болсон ч гэсэн энэ бол өчүүхэн зүйл төдий байгаа. Хамгийн гол нь бидний үр хүүхдүүдийн жилд 7 удаа ханиад тусдаг байсныг 6 удаа болгож бууруулж чадах юм бол энэ бол гайхамшигтай үр дүн болно. Цаашдаа ийм нууруудыг олноор хийх ёстой. Усны газрын зүгээс толгойтын баруун салаа буюу толгойтын гол дээр ажил эхлүүлж чадлаа. Одоо сэлб дээр үргэлжлүүлээд явна. Нийслэлтэйгээ хамтраад сэлб дээр олон ажлыг хийн. Цаашлаад улаастайн гол дээр, хөлийн гол дээр, түргэний гол дээр ажлуудыг хийж ингэж бид нар Монгол улсын хүн амын 60% болсон 1.6 сая хүний одоо эрүүл мэндэд усны талаас нь анхаарал хандуулах болсон. Бид энэ нуурыг байгуулж чадсанараа энэ хавийн бүс нутгийг ус намархах газрыг хамгаалж чадлаа. Улаанбаатар хотын лавл толгойтын баруун салаад ойрын хэдэн жилдээ гам болохгүй, цөлжил болохгүй гэдгийг хамгаалж. Ийм л байдлаар бид нар болдог бол манай алтан твшийн хөндийн ам болгоноос нь булаг урсдаг байсан, булаг горих урсдаг байсан. Энийг бид нар сэргээж чадах юм бол 1980-ад оны үед, 70-ад оны үед Улаанбаатар хотын хүн ам нь эмнэлэгт хэвтдэггүй, дээр нь нөгөө Азийн цэнхэр цагаан дагин гэж нэрлэгдэж 90 сар бол хот байсан. Тэр цаг хугацааг бид нар эргүүлээ авчрах болно.